Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 100% бүрэн хариуцах амбулаторийн тусламж үйлчилгээний талаар танилцуулж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө нь 3 оншийн хамааралтай бүлгээр зохицуулж байсан бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтвол батлагдсанаар 6 төрлийн 13 оншийн хамааралтай бүлэг болгон өргөтгөлөө. Мөн амбулаторийн үйлчилгээг зөвхөн улсын эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн үзүүлэхээр зохицуултыг хийлээ. Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн хүлээлтийг бууруулах, эмнэлгийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм. Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлөөр амбулаторийн үйлчлэг онцлогоо шинжилгээний багц, амбулатороор хийгдэх мэс ажилбар, шүд амны хүндийн амбулаторийн тусламж үйлчилгээ, амбулаторийн хяналтын үйлчлэг, жирэмсний хяналтын багц гэж ангилдаг. Амбулаторийн үйлчлэгт эмчийн 1 удаагийн үйлчлэг, зөвлөгөө, эмнэлгийн 1 удаагийн хэрэгслүүд болон холбогдох бусад зардлууд багтана. Амбулаторийн үйлчлэг онцлогоо шинжилгээний багцад эмчийн анхан болон давтан үйлчлэг, зөвлөгөө, онц тодруулах зорилгоор хийсэн өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнээс бусад онцлогоо шинжилгээний бүх зардал багтдаг. Амбулатороор хийгдэх мэс ажилбарт эмчийн үйлчлэг, зөвлөгөө, мэс ажилбар, шархны анхан болон давтан цэвэрлэгээ, боолт, эмчилгээ, сувилгаа, 1 удаагийн хэрэгсэл болон холбогдох бусад зардал хамаарах юм. Түүнчлэн даатгуулагчийн хийлгэсэн амбулатороор хийгдсэн мэс ажилбар бүрийг нэг тохиолдолд тооцно. Шүд амны хүндийн амбулаторийн тусламж үйлчилгээнд мэргэжлийн эмчийн үйлчлэг, онцлогоо шинжилгээ, шүдний бүрэн эмчилгээ болон холбогдох бусад зардал орох юм. Даатгуулагчийн жилд дээд тал нь 3 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сан хариуцна. Амбулаторийн хяналтын үйлчлэгт эмчийн үйлчлэг, зөвлөгөө, өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнээс бусад онцлогоо шинжилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна. Мөн хяналтын үйлчлэгт лавлгаа шатлалын нэгдсэн эмнэлэг, клиникийн болон төрөлцсөн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмчийн хяналтад байх шаардлага дээрэгний амбулаторийн байнгын хяналтын үйлчлэг буюу эрхтэн шилжүүлэх мэс засал, цусны хорт хавдрын эмчилгээний дараах хяналт, сэтгцийн болон хүүхдийн эмнэлгийн байнгын хяналт гэх мэт үйлчлэг болон анхан шатны эмчилгээний заалтаар лавлгаа шатлалын нэгдсэн эмнэлэг, клиникт байх амбулаторийн хяналтын үйлчлэгийг хамруулна. Жирэмсний хяналтын багцад жирэмсэн эмэгтэйн үйлчлэг шинжилгээний товлолын дагуу хийгдэх эмэгтэйчүүдийн эмчийн үйлчлэг, зөвлөгөө, сорил, онцлогоо шинжилгээний болон холбогдох бусад зардал хамаарна. Жирэмсэн эмэгтэйн жирэмсний хяналт хийлгэх лавлгаа шатлалын нэгдсэн эмнэлэг, төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг, клиникийг сонгох хэрэгтэй. Мөн жирэмсэлтэй холбоогүй боловч эмчийн заалтаар үзүүлсэн жирэмсний хяналтын багцад ороогүй бусад төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм а. Иргэн даатгуулагчийн дээрх бүх үйлчлэг шинжилгээнд хамрагдах зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах буюу иргэнээс хамтын төлбөр гарахгүй байх зохицуултыг хийсэн нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байна.